Яах бүр ам захтнаад ах юм. Монголд ингээ амьдраагүй утасныг чилхүү. Японд байж байгаа ингээ амар дүрм зарчим гэж юу байдаг, хариуцлага гэж юу байдаг. Эднэрийг ер нь бол ингээд амар өөрөө мэддэг болсон. За би Монголд байдаг байхдаа өмнө ингээд за ийм л байдаг юм чиндээ, ийм л юм чиндээ гэд юмыг ерөөсө тоодохгүйсэн. Тэгээ одоо ингээ хүндлэнгөөс Монгол болж байгаа юмнуудыг харахаар за өчигдөр жишээ нь ингээ секс цагаан богд гэд дууч мэдэн штэ. Найз охин урнаа зоцсон за. Тэгэхэд ингээд бид нар л дотроо ингээд эрэгтэн хүн эмэгтэн хүнийг зодчихлоо штэ ингэж болохгүй штэ гэж бодож байгаа болохоос ерөөсө дээр ингээд арга хэмжээ авч байгаа юм байхгүй. Одоо ингээд намайг Японд авах хугацаанд жишээ нь ямар үйл явдлууд олж исэн бэ гэвэл Японы нэг гишүүнийх нь хүүхэд нь ингээд баарнд пабд ингээд өөр юм гişүүд албан тушаалтнуудтай зүгээр уулзаад юм мэдэж ууж явсны төлөө гадуур шоуцсны төлөө ингээд аав нь ажиллаа хүлээлгэж өгчээсэн. За хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй миний буруу намайг уучлаарай гэд заяо. Ингээ олон нийтийн улс төрийн ажил хийж байгаа хүн ингээ бусдад муу үлгэр дуурайлал үзүүлж ингэж гадуур дотор ил задгаа ууж явахсгүй гэд бүр ингээд ажиллаа өгчээсэн жишээ байна заяо. За бас нэг жишээ нь болохоор ерөнхийдөө ингээд гişүүд албан тушаалтнуудын ингээд мөнгө санхүүн задгаа байдаг. Тэгээд өрөөндөө санал авсны төлөө уучлалтгүйгээд албан тушаалаа өгчээсэн заяо. Яа тэгвэл төсвийн мөнгийг ингээд хувьдаа өөрийнхөө тав тухтай байдлын төлөө ашигласан гэд тэр хүн албан тушаал өгж байгаа байхгүй юу? Тэгэхэд манай монголчууд те бүр ингээд сайдын зөвлөх туслах нь эхнэрийг ингээд зодж явах яагаад ийм арга хэмжээ авахгүй байгаа юм бэ? Яагаад тэр хүн гарч ирээд бусдаасаа уучлалт гуйхгүй байгаа юм бэ? Тэр хүн чинь бас дуучин ийм том албан тушаалтай тэгээ бас влог хийдэг гэсэн те хүүхдүүд хүмүүс амар их дэмждэг үздэг бүр ингээ амар их фэнтэй хүн бижиж яаж ингээд ээжигээ зогсоочоод ээжийнхээ хажууд эмхтэн хүнийг бүр ингээд эхнэрийг амар олон жил найдалсан найз өхнөө бүр яаж алгадаж чадчихна эрэгтэн хүн ингээ яаж ч уур омг гарсан ер нь эрэгтэн хүн байтугай эмхтэн хүнд бүр тэгж гаргаж ийн гэдэг чи бүр амар за ингээ зүгээр арга хэмжээ аваач ягаад ийм юмд ингээд хитрхи их тасцсан бэ бүр ингээд хэлэх зүг олдохгүй бүр ингээ амар гайхаад байгаа байхгүй юу хэрвээ Японд байсан бол гэд одоо бүр надад бүрийг тэгж одогтаад байгаа за хэрвээ ингээ ерөнхий сайдын туслах одоо ингээ улсын хурлын гишүүн за тэрний туслах нь заяо за хүүхэд нь хэрвээ ингээд Японд хүн эхнэрээ зодж байгаа юм бичлэгт харсан бол нэрээ бүр ингээ мэдээгээр гарч байгаа за бүр ингээд энэ ингэчлээ гэд албан тушаалаа өгөөд баг хоригдож байгаа заяо манай Монгол хит задгай байна. Манай монголчууд өөрсдөө ингээ амар хараал хилдэг, өөрсдөө амар токсик харилцаатай, аюу муха хандлагатай. Тийм ингээ зүгээр л ингээ хараал мараал эрэхтэй байтугай эмхтэн хүний аманд ингээ бүр ингээ зүгээр л хүүхдүүд хилдэг болцсон. Бүр хитрхийн юм болцсон за. Зүгээр хүн зодох, хоорондоо зодтолдох, гудамжинд явж агаад, машин барьж агаад за тэгээд ингээ хүн таалагдахгүй байх юм бол чи гэд бүр ингээд би энтэй хэрэлдээд юм муухай харилцаад бүр ингээд нийгмээрээ амар токсик байгаа сурцсан. Ингэж болохгүй найздаа одоо ийм амар муухай хандлага хүнтэй муухай харьцдаг, бүдүүлэг харьцдаг байдлаа одоо болоо тэр чам таалагдахгүй байж болно. Гэтэ таалагдахгүй байлээ гэд тэрийг заавал ил ингээ би шулан шудраг хүн гэж шууд ингээд хэлээд байхаасаа илүү заримдаа ингээд дотроо бодоод таалагдахгүй байсан ч гэсэндээ ингээ хоёр хүн санаа зурж исэн ч гэсэн уучлаарай миний буруу үгүй миний буруу гэд ингээд салчдаг ийм илдэг харилцаа руу одоо ингээд шилжээ. Ёо бүр алхтаад чи бүр ингээд ийм даварцсан те чи те гэ бүр эмхтэн хүнийг тийм юм бол зүгээр л ингээ хоорондоо саллаа нэг нэгэндээ ийм амир хэцүү заавал одоо ингээд хүүхдтэй хүн байсан бол хамаагүй ингээ хүүхдэд бодоо гэр бүлээ бодоо гэж хэлсэн. Гэтэл миний зүгээс өмнө нь ингээ салж нийлээд амар хэцүү байсан үеийн ерөнгийн влогуудыг үздэг байсан хүний хувьд бол яа эцтэй амар токсик харилцаанаасаа холцсноо дээр байдаг шүү заримдаа. Хит монголччээ
амар монголчч. Бүр энэ бичлэгийг үзсэн чи бүр ингээ юу ч хамаагүй хэлмээр санагдаад бүр ингээ бүр ингээд ийм нийгмээрээ бүр хэрэгтэй хүмүүс яаж эмхтэн хүнд ингэж гар хүрч чадчихна. Яад энэнд ингээд ямар нэгэн ёс зүйн хариуцлага тооцохгүй байгаа болоо гэж бүр надад бодогдоод миний уур хүрээд байгаа байхгүй юу? Хэлэх зүг алдахгүй юм те. Амар. Бүр нийгмээр амар. Одоо юм бүдүүлэг байгаа байлё. Муухай хараалын үгээ байлё. Нэгэндээ ийм муухай токсик байгаа байлё. Жохоо эерэг зүг рүү, эерэг хандлага руу одоо шилжье гэ бүр хэлмээр урайлмаар санагдчихэв. Ийм л энэ да. Зүгээр л тэр бичлэгийг үзээд өөрийнхөө үзэл бодлыг хэлмээр санагдаад бичлэг хичлээ. Та хэд юу гэж бодож байна?